дараагийн мэдээг танилцуулъя. Орон Улсын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тасан дээр асуудал бол үүсэж хомсдол үүсэж байгаа. За үүнээс гадна бол бордооны нийлүүлэлтэнд мөн хангамжийн асуудал үүсэж байгаа гэдгийг дэлхийн эдийн засгийн мэрэгчлэнүүд хэлж байгаа юм. За бүс нутгийн дотроо бордоо эрчим хүчний хангамжийн шугам дасалдал үүсэж байгаа. Дэлхийн хөдөө аж ахуйд зайлшгүй шаардлагатай худалдааны шугамыг зогсоож байгаа. Орос Украины дан 2022 онд эхэлснээс ч илүү гүн гүнзгий хүнсний хямралыг авчирч болцсохгүй гэсэн анхааруулга гарч байгаа юм. Эрчим хүч газрын тосны чухал зам болох Орон Улсын хоолойд тээврийн хөдөлгөөн бараг зогссон байгаа. За энэ нь бол дэлхийн нитрат дээр суурилсан бордооны хангамжийн 38%, фосфаттай суурилсан бордооны 20%-ийг тасалдуулж дэлхийд даяар ажиллаж байгаа тариалан эрхлэгчдэд хүнсний аюулгүй байдлын шууд аюулыг учруулж байгаа юм байна. Бодит цагийн өгөгдөл дээр үндэслэн судалгаа хийдэг аналитик компани болох Kepler компани болон дэлхийн бараа бүтээгдэхүүний шинжилгээний компани болох CRO-гийн мэдэгдэж байгаагаар дэлхийн бордоо эрчим хүчний хангамжийн төв болох ойрхон дорнодын үүсэж байгаа энэхүү хямрал нь өдөр бүр гүнзгийрч байгаа. Орон Улсын хоолой дэлхийн бордооны хангамжийн сүлжээг 33%-аар буруулж тус бүс нутагт 22 сая тонн жилдээ мочивины экспортыг зогсоосон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За дэлхийн шүвтэр гэж нэрлэгдэх мочивины хангамжийн 46 орчим хувийг Персийн булангийн бүс нутгаас шууд нийлүүлдэг учраас экспорт зогссон хямралыг улам бүр хурцдгаж байгаа. Сүүлийн 2 жилд 2.1 сая тонн мочивины нөөцийн тал хувь нь логистикийн тасалтын улмаас хөлгөн онгоцонд ачигдаж чадаагүй. Энэхүү тээвэрлэлтийн саад нь дэлхийн ургац хураалтын үеэр ургац харлахад хүргэж болзошгүй гэж мэрэгчлэнүүд хэлж байна. Орчин үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг доктортой байдлаар нь хангахад дэлхийд даяар жил бүр ашигладаг нийтдээ 190 сая гаруй тонн ургамлын тэжээлийн бүтээгдэхүүний тасралтгүй хангамжаас хамаардаг гэдгийг Нүүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллага мэдээлсэн. Энэхүү хангамжийн гол цөм нь 110 сая тонн азотын бордооноос бүрддэг боловч одоогийн нөхцөлд энэ төрлийн ургамлын тэжээлийн бүтээгдэхүүний хангамж нь үйлдвэрлэлтэй байгалийн хийнээс илүү хэд хамааралтай гэдэг нь харагдаж байгаа. Геополитикийн хямрал хамгийн өртөмтгөө бүтээгдэхүүний сегмент болж байгаа юм байна. Эрчим хүчний үнийн хэлбэлцэл нь дэлхийн бордооны зах зээлийн хамгийн том сегментийг өндөр өртгийн дарамтанд оруулсан гэдгийг мөн тодтогч байгаа. Азотын бордооны дараа ордог бусад хоёр чухал бүтээгдэхүүн фосфор, калиум бордоо байдаг. Тус бүр 45 сая болон 40 сая тонныг эзэлдэг. Хөдөө аж ахуйд энэхүү 3 чухал орцын хангамжийн шүлжээнд гарч байгаа бага зэргийн дасалтч гэсэн дэлхийн ургац хургаалтанд тодорхой нөлөөллийг үзүүлдэг гэдгийг мэрэгчлэнүүд анхааруулж байгаа. Орон Улсын хоолойтой холбоотойгоор эрчим хүчний тасалдал үүсэж байгаа нь зөвхөн Орон Улсын хоолой гэдэг нь эрчим хүчний коридор биш, харин дэлхийн зах зээлд мочивин, амик зэрэг стратегийн түүхийн эдийг тээвэрлэх дэлхийн чухал тээврийн зам гэдгийг ойлгуулж өгсөн байна. Сауди Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улсууд Ираны хамт дэлхийн азотын бордооны зах зээлийн хамгийн том нийлүүлэгчид нь байсан байна. За харин одоогоор дэлхийн бөмбөрцгийн хойд хагас тариалтын улиралт ихснээр тээврийн замд гарсан аливаа тасалт нь шууд хөдөө аж ахуйн бүтээмж хүнсний хангамжид нөлөөлж болзошгүй. За үүний зэрэгцээ азотын бордооны үнийн 80 орчим хувийг эзэлдэг байгалийн хүн огцон өсөж томоохон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоход хүргэж байгаа. Энэхүү усан замыг хаасны дараа мочивин, амекийн үн огцон өссөн 2 дугаар сарын 28-нд ойрхон дорнодод зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнө буюу 2 дугаар сарын 27-нд 1 тонн тутамдаа $482.5 доллар байсан мочивин 3 дугаар сарын дундуур $720 доллар болж 50% орчим өссөн байна. Ойрхон дорнодын амекийн үн 24% өсч 1 тонн тутамдаа $600 ойртсон ийм мэдээлэл гарч байна. За бордооны хамгийн том хэрэглэгч болох энэтхэг улс бордооны салбарын 2 дахь тэргүүлэх чиглэл болохыг харуулж дотоодын тэнцвэрийг хадгалахын тулд байгалийн хийн хуваарлтын өөрчлөлтийг хэрэгжүүлсэн байна. За тус ус үйлдвэрлэлийн хангамжаа 70-75%-аар хязгаарлалсны улмаас 2.6 сая мочивин үйлдвэрлэхдээ 800 мянган орчим тонн алдсан гэдэг нь амекийн экспортын тасалдал бас тус усад нөлөөлөх. За мөн Персийн булангаас 80% хувьд хамааралтай тус улсын орон нутгийн тариаланд бас нөлөөлөхөөр байгаа юм байна. За бүгд найрамд Хятад ард улсын хувьд хөхрийн импортын тал хувийг ойрхон дорнодоос авдаг. За тэндээс хамааралтай үнийн хит хэлбэлзэл үүссэн учраас тус улсын хувьд экспортын хязгаарлалт тогтоогоод байгаа юм байна. За дэлхийн фосфатын бордоо үйлдвэрлэлийн төвийг татан буулгаж Сауди Арабиас тээвэрлэл зогссон Бразил зэрэг хөдөө аж ахуйн орнуудад фосфатын эрсдлийнхээ 30%-ийг хангах боломжгүй болж байгаа. Улмаар хувьцааны
ноцтой хямралт бол хүргэж байгаа юм байна. За үүний зэрэгцээ Австрали улсын хувьд шүвтрийнхэн 60% ойрох дорндоос авдаг учраас одоогийн нөөцөнд 4-р сарын дундуур дуусна гэж үзэж байгаа. Өөр хуулбар хайх хүчин чармаалтыг хэрэгжүүлж маш их өндөр логистикийн зардал төлж магадгүй гэсэн ийм мэдээллийг хийж байгаа. За үүний зэрэгцээ Европын зах зээл бордооны өндөр өртөг бол өндөр болж байгаа учраас нүүрс төрөгчийн хилийн тохируулгын механизмыг түтгэлзүүлэх зэрэг хүнд сурталтай холбоотой зарим арга хэмжээгээс сулруулахаар ярьж байгаа юм байна. За Катарын төрийн өмчөд бордоо үйлдвэрлэгч Кофо компанийн хувьд эрчим хүчний хангамжийн тасалтын улмаас жилдээ 5.6 сая тонн хүчин чадалтай шүвтрийн үйлдвэрлэлээ хаасан болвол Пакистан, Бангладешийн Agritech Limited зэрэг томоохон компаниуд үйлдвэрлэлээ бүрэн зогсоосон байдалтай байна. За энэ байдалтай холбогдуулан бас тодорхой бас ямар ирээдүйд ямар сценаар өрнөж болох вэ гэдэг дээр томоохон бас судалгааны компаниуд өөрийн таамаглаа дэвшүүлж байна. Fitch Ratings агентлаг 2026 оны Америк болон шүвтрийн үнийн хүлээлтийг мөргөлдөө хэр удаан хугацаанд үргэлжлэх, тасалдалт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаатай холбоотойгоор 25 орчим хувиар өсгөж байгаа гэдгээ хэлсэн байна. За Fitch агентлаг орон улсын хоолойг удаан хугацаагаар хаах нь бордооны үнийн хүлээлтийг улам бүр өндөр болгож болзошгүйг анхааруулсан байна. За азоттой суурсан бордоо нь энэхүү чухал осон замын хаалтанд хамгийн их өртөх болно гэдгийг Fitch агентлагаас анхааруулж байна. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын фермерүүдийн зүгээс санхүүгийн хүнд дарамтын дунд байгаа. За энэ хаврын тариалтын улирал болж байгаа гэдгийг төр засагтаа анхааруулсан. Америкийн фермерийн товчооны холбоо Эрдэнэ шиш үр тарианы үйлдвэрлэл нь дизель түвшний үнэнд хамгийн их нөлөөлөлт өртгөөр байна. За галлон тутамдаа $5 дээш давж магадгүй ийм нөхцөл байдалд бол тулж байгаа гэдгийг анхааруулсан. Холбооны ерөнхийлөгч ZP Duval өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампад хандан захидал бичээд хөдөө аж ахуйн орчинд стратеги ач холбогдол өгөхийг уриалсан байна. За Duval энэ нөхцөл байдал нь хүнсний аюулгүй байдалд санал хийлэхээс гадна Америкийн нэгдсэн улсын эдийн засагт инфляцийн дарамтыг нэмэгдүүлэх болно гэдгийг мэдэгдэж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахын тулд Америкийн нэгдсэн улс тэнгисийн цэргийнхаа хүчнийг ашиглах, даатгал санхүүжилтийн саад бэрхшээлийг арилгахын тулд холбооны нөөцийн хөрөнгийг ашиглах зэрэг арга хэмжээ авахыг санал болгосон. За дэлхийн бордооны үйлдвэрлэл өмнө нь 2022 онд Оросын холбооны улс болон Украины хоорондох дайн эхлэхэд томоохон тасалтай тулгарч байсан бол Америкийн төвдөө Fertilizer Institute-ийн ахлах эдийн засагч Вероники Наийн саяхан хийсэн мэдээлэлд дурдсанаар ойрох дорнодын мөргөлдөөн нь Оросын холбооны улс болон Украины дайны ихэнх үетэй харьцуулах юм бол илүү их нөлөөллийг дэлхийн эдийн засагт нөлөөлж учруулж болзошгүйг анхааруулсан. За Нүбийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч Максима Торой энэхүү мөргөлдөөн нь хамгийн их үзүүлж байгаа мэдгцгүүц нөлөө нь логистикийн зардалд гол нөлөөллийг үзүүлж байна. За даатгалын шимтгэл хөлөг онгоцны үнийн дүнгээс тэг 100-ны 25%-аас өндөр өрсөлдөлтөй хөлөг онгоцны хувьд 10%-аар огцон өссөн гэдгийг мэдгдсэн. За тэрээр хэлэхдээ даатгалын салбар нь дипломат яриа хэлцээний ахиц дэвшлиг ихээхэн хүлээж харж байна. За хэрвээ яриа хэлцээ амжилтгүй болж мөргөлдөөн удаан хугацаанд үргэлжлэхээр болсон тохиолдолд дэлхийн далайн худалдааны тээвэрлэлтэнд томоохон нөлөөллийг үзүүлэх болно. За мөн шинэ хохирлын нэхэмжлэх гараагүй учраас шимтгэлийг цаашид бууруулах боломжгүй болно. За өөрөөр хэлбэл логистикийн зардал, даатгалын зардал асар их нэмэгдэх боломжтой гэж харж байна. За бүс нутгийн бордоо экспортлагчид тээврийн өндөр зардалтай нүүр тулгарна. За мөн дэлхийд өрсөлдөх чадварт тул нь томоохон алдагдал хүлээн гэдгийг хэлсэн. За докторжуулах цорын арга зам болвол орон улсын хоолойг нээх явдал гэж хэлсэн байна.